Нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэхэн дугаартаа тавтай морил. Өнгөрсөн 7 хоногт улирлын шилдэгүүд тодорлоо. Мөн плей-оффын гал гарсан ширүү өрсөлдөө өнөдөж боллоо. Ингээд шинэ 7 хоногийн шинэ нэмэлт цагт орцгоё. Нэмэлт цаг нэвтрүүлгээр бид энэ 7 хоногт хов шонхрууд болон BCH Nice багуудын цоврлын 3 дахь тоглолтыг онцолж байна. Тус тоглолтын өмнө шонхрууд дараалсан ялагдал амссан бөгөөд 3 дахь тоглолтод хожигдсон бол 3 дахь гэсэн хар нөхрөө унах байлаа. Мөн эхний хоёр тоглолт маш ойрхон үр дүнгээр дуусч байсныг ч гавьяа засгалжуулагч тулга тоглолтын өмнө онцолж байсан юм. Тиймдээч 3 дахь тоглолтыг шонхрууд маш сайн эхлүүлж, эхний үед 3, 2 дугаар үед 9, 3 дугаар үед 3 оног илүү авч, 4 дугаар үед 15 онооны илүү орж ирсэн. Энэ тэргүүлэлтэд эцсийн мөч хүртэл хадгалж чадсаар 103, 93 харьцаатай Хөлөг Баатруудыг буулган авлаа. Ийхүү цувралын анхны ужлаа авахд Bayern Wesley 27 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Norwell Pale 22 оноо, 12 самбар авсан байна. Мөн Falcons-оос Батуйг өсөх баярнаар 10-аас дээш оноо авч шилдэг тоглолтоо үзүүлжээ. Харин Knights-аас Devin Warren 26, Nick Ward 20 оноо авсан ч энэ хангалттай байсангүй. Одоо хамтдаа тоглолтын таймыг хүлээн авцгаая. За ингээд тоглолт эхлэхэд бэлэн болсон байна үзэгчтэй эхний тоглолтыг BCH Knights багаас гүйцэтгэх болжээ. За баярхүү. Уршаа хараад гайрдны хамаалт хийж байгаа маань гайрд нь өөрөө довтлсон энэ тоглолтын нээлтийн оног авсан. Ямар гоё довтлоо вэ? Түслэр зүүндээ авсан инх хамгаалан буцаага инх хамгаалан хамгаалж исэн отхон жаргал дээр бомб гэрсэн сугар очрын эсрэг шахаад орсон довтлогын амжилттай. За довтлооны цагш дуусч Нөгөө талаас улирлын MVP шилдэг гадаа тоглогч за мөн дасгалжуулагчийг гэсэн ийм шагналуудыг авсан байсан. Энэ үед Bayern Wesley барж одоо гайрд нь өөрөө дайраад орсон самбарцсан довтлогын амжилттай болсон. Сэлгээний холбогч олонтой тий. Яг холбон тоглогчийн байрлал бол баталгаатай биш байгаа. Батмандах талбайд орж ирээд тий. Хоёр хамгаалагчийг өөрөөрөө татсан. Тойжилдож довтлооны скуу дуусч байгаа. Энэ удаа Nick Ward эсрэг явуулсан. Тойжилдожийн 3 оноо. Эрдэнэ цог. Инх хамгаалан зай байсан. Инх хамгаалангийн 3 онооны шилжил BCH Knights багт 2 онооны тэргүүлсийг авчирлаа. Шуур чадвартай тоглогчдоо. Norwell Pale доор бөмбөг авсан. Сувраач эсрэг довтлоогоо алдсан. Гэхдээ өсөх баяр нэмээд довтлоо. Өсөх баяр. Жамсрын доор сувсал байна да. За Warren орж ирдгүү дээ. За одоо орж ирж исэн. Жамсрын доор сул шилдэлтэй орууллаа. 83 оноо авч байгаа. Энэ хоёрт бичигдэх үзүүлэлт юм байна. Өсөх баяр яваад орсон. Зарим нэг бодлоос чам байна. Гарч ирсэн гол шалтгаануудын нэг бол Wesley хамгаалах их тухгүй шийдүүлсэн. Гэхдээ нөгөө тоглогч нь Wesley юм да. Тий. Нам нэсэлтээр л бөмбөг зэрэг ихгүй яваад орсон. Нөгөө талаас Devin Warren тэр доор нь бүр хариуг нь 3 оноогоор өглөө. Ороод эхлэх юм бол эсрэг хамгаалагч гэсэн том аюултай. Ойрхон авчиж болохгүй. Зайг нь өгөх юм бол ингээд шийдэж чинь үнэхээр хэцүү болно. Bayern Wesley 11 дэх оноог авлаа үзэгчтэй. Хөрүүлж хүрээд гаргаж чинь. Инх хамгаалан аваад шуу шийдсэн. Инх хамгаалангийн 3 онооны шийдэлт. За дахиад Wesley хоёр хамгаалагч байна да. Wesley дундаа шийдсэн. Алдахгүй нэ Bayern Wesley энэ үедэр аваад байна. Warren задалсан. Инх хамгаалан аваад шуу шийдсэн. Инх хамгаалангийн 2 дараас 3 өөрөө хурдтай залттай учраас 3 номертэй тоглоход ямар ч асуудалгүй байгаа. Отхон жаргал алдаатай тоглоогоо орууллаа. Тэргүүлж байгаа Эрдэнэ цогтын дамжуултыг отхон жаргал тасалсан. Нэгийн эсрэг гуруулаа гарч ирсэн Bayern Wesley өөрөө төсөгснөр энэ хагасын нээлтийн оноо олж байна. Довтлооны цаг 10-аас доош орсон доо. За шатаж өгсөн Nick Ward довтлогын амжилттай. За Pale-ийг ингээд аваад үлдчих юм бол те. Зөрөө доорсон Warren-ы төгсгөл Norwell Pale хүлээж байгаа таалаа да. Зөрөөд хурдан давталгаа 2 эсрэг нэг Bayern Wesley рүү чигсэн дамжуул. Эзэнгүү болсон ш түүнийг нь өсөхгүй руу дундаас нь аваад оноо авлаа. Нэмэлт шилдэг гүйцэтгэхэр болжээ. 18 онооны зөрөөдөд тоглолт Devin Warren өөртөө олцсон багхан зай дээрээс явуулсан. 3 оноо шилдэг амжилттай. За Warden сланыг аваад залдсан. Инх хамгаалан аваад шууд шидсэн. Инх хамгаалан энэ тоглолтод 4 дахь удаага болон шилдэг орууллаа. За Батман дахь баруун дээр нэлсэн ямар гой дамжуултыг гаргацсан байна. Norwell Pale. Эрдэнэ цогт доор гой дамжуултыг өгсөн сувар очир 2 оноо авлаа. За энэ тоглолтын 6 дахь оноо. Бөмбөг бүрэн эзэмшиж чадсангүй. Эрдэнэ цогт 45 дээрээ сул явуулсан шидэлтэй хадсан Ward байрлалын давуутай байсан. Ай за энэ техник ялтаа. Ирсэндээ бөмбөгөө нуусан хоёр хамгаалагчийн голоос дамжуултыг гаргахгүй гэсэн тэрийг нь Devin Warren садгаж аваад дургшаа хурдан довтлогоор оноо авлаа. Батуйг өөрөө гарч ирээд бөмбөгийг авсан.
Хоёр хамгаалагчийн голоор доор өсгөөр шууд нэгээр хаяад өгсөн. Залуу дамжтын үнэхээр ихтгэлтэй гоё. Хамгаалалт маш сайн болсон. Доор дамжуулт Эрдэнэ цагт ирж байгаа юм байна. Эргээ савраач ирлээ. Хоёр дамжуултыг өглөө Эрдэнэ цагт. Буцаад гаргасандаа Батбаяг хөдөлгөөн дээр зөрөөд Бок нэг хөдөлгөөнөөр аргацсан. Цагирган дээрээс хүчтэй явчлаа. Авчраад байна. Батбаяг өөрөө шитгийг илүүдсэн. Азаягийн Батбаяг 3 онооны шидэлтэд оруулснаар Хаан Шонхрууд баг 90 оноонд хүрж байна. 6 минут 10. Дэвин Уорн 2 тоглолтын голд орцсон. Юма Шибаши аваашуу шийдсэн. За энэ тоглолтод гүйцэтгэсэн эхний 3 онооны шидэлтэд орууллаа. За шидэлт амжилтгүй өсгөр самраасаа хурдан тоглоо эхлүүлсэн. Батбаяг хурдан байна да. Төгсгөлж гисэн үнэхээр үзүүштэй байлаа. Ямар гоё төгсгөл. Ачаа утаг бөмбөглөл байд үлдээсэн инх хамглан дамжуултыг Ганбаатар түлдээсэн хоёр хамгаалагчийн голоос за Ганбаатар бол ийм өчтөөс. Яа чиглэсэн дамжуултыг ахаа тасалсан зөрөөд нэг ворд. За дамжуултгүй өөрөө явахыг үлдсэн. Жолоо 18 настай байна уу та. Социалуухан амжилт шүү. Гардны холын заа шидэлцээгэр тунлаа. За дамжуулчин утгаар ирсэн холын заа шидэлт амжилттай. Энх үзэгчтэй тоглолт өндөрлөлөө. BCH Knights Хаан Falcons гэсэн хоёр багийн цувралын 3 дахь тоглолтын ялагчаар Хаан Falcons толдорсноор цувралыг 2-1 харьцаатай болгож ирсэн. Энэ 7 хоногийн онцлог тоглогчоор бид Завхан Бродерсогийн хамгаалагч Баасан Дөржиг онцолж байна. Тэрээр өнөөдрөөс яг 6 хоногийн өмнө хүчрэг FC эсрэг гайхалтай байж 22 оноо, 2 самбар, 3 хоногчтой дамжуулалттай тоглолтыг дуусгаж бага ялтад хөтлсөн. FC ахлагч Үлзий Оршихыг 26 оноо авсан сайн тоглолтыг нь үгүй хийсэн. Түүний хайлайтыг хамтдаа үздэцгээе. Холын шидэлтэнд 86% байсан. Хэр төлөвлөсөн орж ирсэн бол тийм ээ. Эргэлтийн цэг нь юу байв? Энэ хожлолтой хэр сэтгэл хангалуун байна гэж. Сэтгэл бол амар хангалуун байна. За тэгээд энэ хожлыг авахд бол бид нар айгүй хичээж байгаа. Бид нарыг амар үл хүнд итгэж байгаа. Тэр нь жоохоо уур хурж гин. Яагаад гэвэл тамирчин хүн энд удирдлын 27 тоглолтыг бид нар зүгээр хийгээгүй. Бид нар айгүй хөлс гаргаж байгаа, айгүй хөдөлмөр гаргаж байгаа. Багаараа хичээж байгаа. Тэгэд бид нарыг нэг зүгээр юу гэдэг зүгээр байхгүй юм шиг үзээд байгаа. Бид нар тэрэнд айгүй дургу хурж байна. Тийм ч болохоор би өнөөдрийн тоглолтод айгүй фокуслж орж ирлээ. Тэгээд шидэлтүүдэд чухал мөчөд би хийхгүй бол өөр хийх гэдэг бас үзгээр өөрийгөө айгүй хурцлсан. Тэгээд чухал үед шидэлт оруулаад багтаа хожил авчирсанд айгүй их баяртай байна. Сүүлд хийсэн 3 шидэлт чи яг сул шидэж чадаад байсан л та. Эсрэг багийнхаа хамгаалтыг хэрхэн задлсан юм бол тий. Тэгээ маах илүү атак хийж байгаа. Дөг маань атак хийж гин, Маккензи мөр атак хийж гин. Тэгээ Кев наал өнөөдөр гоё тоглосон байна. Тэгээ багийн бас пенүүдээ бас баярлаа. Айгүй гоё ирж дэмжлээ. Бид нар урам зориг өглөө шидэлтийг боломжийг бас цаанаас нь төрүүлж өгсөн байхаа гэж бодож байна. Нэг сонирхсан асуулт байгаа даа. Плей-оффын ширүү өөр амьсгалууд чухал үед дасгалжуулагч нь солиглоо тийм ээ. Тэгээд тоглогч нарт энэ хэрхэн нөлөөлж байгаа юм бол? Бид нар бол яг хоо дасгалжуулагч хэрэв тоглолтоос хаваа байхгүй байгаа. Гэхдээ бид нар нөгөө хоорондоо айгүй ярилцж гин нэг хүн байхгүй ч гэсэн бас бид нар дутуугаа гүйцэхийн тулд айгүй хоорондоо ойлголцохыг хичээж байгаа. Тэгээд хожил авсандаа урьдсан баяртай байна. За баяр. Өөчтэй хайртай шүү. Эхний хэсгийн төгсгөл хамтдаа плей-оффын цувралын харьцааг дахин нэг харцгаая. Дархан United аль хэдийн хар нүхэн дунж хөлгүүд ердөө нэг хожил авахад дараагийн шатнд шалгархаар байна. Харин Эпс тэнцээд байсан цувралыг 2-1 болгож тэргүүлээд эхэлсэн. Хоёр дараалан хожигдоод байсан Шонхрууд сүүлийн тоглолтоор нэг хожил авч чадсан бол нөгөө талд Сэлэн Бодонс мөн 3 дахь тоглолтод хожиж 2-1-ээр тэргүүлж эхэлсэн. Тун утгагүй дараагийн хэсгээр уулзцгаая. Өнгөрсөн 7 хоногт хэн юу ярив? Плей-оффын гал гарсан тоглолтуудын араас тоглогчид сэтгэл хөдлөл өндөр байна. Ингээд онцлог ярьцлагуудыг хүлээн авцгаая. Энэ хожлыг багаараа авчирлаа гэж харж байна. Өнөөдрийн хожлын гол төлхөөр нь юу байв? Төлхөр мэдээж багаараа тоглолоо. Gay or me. Congratulations on the win tonight. How do you feel after this game? Feels good to get a win. My guys pulled through. Everybody had each other's back, and that's what we got to do going forward. Continue to do that.
How important do you think team chemistry is your reaching багийн your уран goal? амьсгал What's the team тоглолтын atmosphere хэрхэн like нөлөөлж байна? right now? This team has looks like OKC. Бараг л OKC шиг I харагдаж mean, штэ. it's a positive vibe. I Мэдээж haven't been ирэх here, авчиж байгаа. you know, too long, but you know, the guys have embraced me, and we just build that chemistry in залуус practice. We go hard in practice намайг every day, илүү so we сайн just gotta Тэр боломжийг өгч байгаа. keep learning from the games. It's not over. We just have to get ready for the next game and remain focused. Тэгээ дараагийн тоглолт нь Няц чиг болно. өнөөдөр чиний хувьд Scrabas ер нь салсангүй маш идэвхтэй хамгаалттай байлаа. Сүүлийн момент тасалтайхаа тухайд юу хэлэх вэ? Тухайн мөчид яг юу бодогдчихэж байна? Зүгээр ёо айлын хоёр хүн байсан. Тэгээд би зүгээр нөгөө холбогчийн дина хийж байгаа л зүгээр таамагаараа л үсэрсэн. Тэгээд яг гарт түрээд ирсэн. За баярлалаа амжилттай тавхан. Баярлалаа. Тэгээд тойрч хожлоо авсандаа маш их баяртай байна. Тэгээд ер нь эхний тоглолтынхаа нөгөө нэг эхний тоглолтын дээр гаргасан алдаанууд айлуудах энэ тоглолтын дээр давтахыг хичээлээ. Гэхдээ бас ганц хоёр нэг удаа давтагдлаа. Тэр тоглолт тэрийг илүү сайжруулад дараагийн тоглолтондоо бэлдэж орж ирэх хаа. Өнөөдрийн тоглолтыг харлаа Асын үлгүүд баг сэтгэл зүйн хувьд бол маш тайван харагдлаа. Ер нь багаараа хэрхэн сэтгэл зүгээ одоо тайван байх талаар ярилцаж одоо хийж байгаа зүйлс байгаа юу? Нэгч байхгүй тэгээд бид нар зөвхөн эхний шатаг хараагүй бид нар авар гэдэг цолыг дахин батлахын төлөө зорж байгаа. Тийм учраас сэтгэл зүй нэг ер нь асуудал байх гэж бодож байна. Плей-оффын 2 дахь хожлоо авлаа. Баяр хүргэе. Өнөөдрийн тоглолтын хувьд бас маш ойрхон онооны зөрүүтэй одоо тоглолт болж өнгөрлөө. Хэр хүнд тоглолт болов? Өнөөдөр хэрхэн бэлдэж гарч ирв? Тий, маш хүн тоглолт боллоо. Ховд жогрод багнаас хүчтэй өрсөлдөө үзэж манайхаас өөрсдөө жижиг алдаанаас олж оноогоо өрдүүлснаач нэг оноо оллоо. Тэгээ нэгэ дараагийн тоглолтоор илүү анхаарат хүчтэй орох болно. Эхний хоёр үе дээр 3 онооны зөрүүтэй хаан шонхрууд багийн тэргүүтээ дууссан шүү дээ. Яг ард юу ярилцаж гарч ирв. Тэгээ тактик нь хэрэгцсэн гэж харж байна уу? Манайх хоёр нь бүх юмараа илүү. Тэгээ яг эхний хоёр үе жоохон сулбар үтсэн гэж бодож байна. Хамгаалалт дээр яг хоёр боломж авахгүй. Эсрэг тоглуулад яасан. Тэгээд 3 дахь эвлэнгүүд арай хүчтэй хамгаалалт болонгууд тоглоомыг асуулгүй гэж одоо ер нь илүү их хамгаалахыг хичээсэн. Бисэж Nice багийн хувьд хожил байгууллаа гисэн хідэж багт илүү юу хэрэгтэй гэж харж байна. Бүгд яг хийх ёстой юм хийгээд бөмбөг аллаас гэсэн хэрэг манайх бөмбөг алт самраас бөмбөг авлаад илүү очих юм бол манайх хожиход ер нь илүү гэж бодож байна. Маш ойрхон эцсийн хүртэл тэмцсэн гал гарсан дулаан боллоо. Баярлалаа. Маш их тоглолт байлаа. Өмнөх тоглолтын дээр хувийн бөмбөг алдаас одоо багийнхаа ажлыг айл зүгээр өгсөн. Тэгээд өнөөдрийн тоглолтыг заавал аавна гэж орж ирсэн тийм. За өөрийн чинь хувьд яг сурлын сүүлийн хоёр тоглолтод бас дараалал маш сайн тоглолтыг үзүүлж бас 10-аас дээш оноо авч бас оноо олтны маш сайн байна. За ер нь энэ плей-офф өнгөрсөн үеэрлийн бүрэлдэхүүн бол бас шинжлэгдэж илүү хүчтэйгээр орж ирж байна. Дээрээс нь Легонор тоглогчтой Каснс дээр нэмэгдээ J Scrap гэж бас ур чадвартай тоглож ирсэн. Ер нь энэ өндөр зэрэглийн тоглогчтой тоглох ямар санагдаж байна? Өндөр зэрэглийн тоглогчтой тоглох шал өөр байна. Мэдсэн. Энд байгаа ямар ч дарамт бол нэлээд өндөр байна. Гаднаас бол хараад яг мэддэхгүй байх. Гэтэ ийм дарамтууд дотор бас дараагийн левел рүү гарах гээд зүтгэж байгаадаа маш их баяртай байна. За сүүлийн асуулт сая бас чухал хоёр торгуулийн шилдэлтэй хийлээ шүү дээ. Ер нь ордон даяар л майнерсийн хөгжөөний жишээд их байлаа. Ер нь өөрийгөө яаж дарж 50 шилдэлтэй хийв вэ? Тэгээ бэлтгэлээр хийдгээс шилдэлтүүдээ тэгээ бүгдийг санаад ямар ч гэсэн хоёр шилдэлтэй хийгээ хожлоо авах гэж. Юун түрүүнд улирлын шилдэг 6 дахь тоглогч болсон донд баяр хүргэе. Тэгээ өнөөдрөөс плей-оффын маш чухал тоглолтын хожлоо бас авлаа. Хугагийн хувьд өнөөдрийн тоглолт хэр болж өнгөрөв? Өмнөх одоо плей-оффын тоглолтыг харахад Хугагийн хувьд бас нэг л орж өгөөгүй шүү дээ. Тэгээ өнөөдөр хэрхэн ямар бодолтой гарч ирв? Тэгээ өнөөдөр ер нь баярлаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол тэгээд манайх юусэн өмнөх тоглолтод оож ирчээд амар их сэтгэлээр унсан. Тэгээ багаараа их зүйлийг ярилцлаа. Тэгээд ер нь бол ярьсан зүйлүүд маань даваачаараа. Ярьсан зүйлүүд маань ер нь бол хэрэгжлээ. Тэгээд юу ч гэсэн бид нэр угаасаа дөнгөж л ихний хожлоо авч ийн. Тэгээд бид нар дахиад цаашаагаа 3 хожих хэрэгтэй. Тийм болохоор бид нэр үргэлж фокустэй, үргэлж нэгэндээ итгэснээр тоглолтонд орж ирэх болно. Өнөөдөр багийнхандаа хэр итгэжээ ба мөн дээрээс нь өмнөх хоёр тоглолтод хожигдсон шүү дээ тий. Өнөөдрийн тоглолтод ямархуу тактик түлхүү ашиглавал яг Besiege Knights-ийн эсрэг хэрэгжин гэж ер нь төлөвлөж гарч ирсэн байна. Хэлэхгүй. Тэ тэрийг хэлэхгүй гэхдээ юуцсан бол бидний тактик хэрэгжлээ. Тэ баяртай байна.
Эцэстэн та бүхнийг өнгөрсөн 7 хоногийн шилдэг 10 хамгаалалт товтлоготой хамт үлдээе. Эх 7 хоногийн дугаараар эргээд уулзцгаая. Сайхан амраарай. Багтаа хадгалж үлдэж чадсангүй. Буцаад бонусын товтлогоо шатаад өгсөн зүүн тоглоом дээр авт амжилттай болсон. Бөмбөг буцаад амны эрдэд майнер руу шилжиж байна. Тулг Касенсийн сланыг авсан. За дахиад слауд явуулчлаа. Зай гарсан доотлоо оновчтой болсон. Саас энх байсгалан тэнчүүн хон гэсэн хөрдөлт сууснаар одоо хувь тамирчтай Сэнийгийн тоглогч юус эсрэг багнаа бодлоо. Довтлоо ерөнхийдөө удцсан шүү. Довтлооны цаг дуусах төгөж байгаа. Төгөлдөр буцаагаад Инхбаатарт ямар гой дамжуултыг атгуулсан бай зүрх. Брайс Джонсон энэ удаа довтлоон дээр мөнгө өгч хэлсэн. Юу тав тоноо олсон. Онооны тэргүүлийг сэлэнг бодосог авсан. Цаанаас Самболтын Баттөр Рожер гэдэг бэлэн болсон байна. Мэдээж туршлагатай тоглож плей-офф ашиглахыг илүүтэй ашиглахыг хүсэж байгаа шиг байна. Хаат амжилттай болсон Scrap. Цааш урд тоглоом шилжсэн. Төгөлдөр Согт 45 дээрээс сул явуулсан шидэлтэй хадсан War Berlin давуутай байсан. Ай за энэ техник явтаа. Өнөөдөр бол Батбаяр анд гэсэн дотоодын хоёр шидэгч нь бол бүр харагдахгүй байгаа шүү. Слэна гэмжтэй болсон Мартинес 2 навагтай хажирлаа. Маш нуруулаг бүрэлдэхүүн ороод ирсэн. Тулга дээр өөр хамгаалж ирсэн. Бөмбөг даасан тоглоо оновчтой боллоо. Тулга дээр хоёр хамгаалж ирээд бөмбөг таасчлаа. Тоглолттой байгаа да. Jordan Harris цаана тулгуйд дамжуулж ирсэн. Довтлооны секунд 5 руу орчлоо. Jordan Harris нүрийн шум дагаад орсон. Jordan Harris ямар үзүүштэй тоглоо вэ? Заминдорыг ардаа үлдээсэн нэгээр хайд өгсөн Jordan Harris. Ямар гоё тоглоо вэ? За 1-р үеийн сүүлийн тоглоо яж мэднэ. Хаан шохруудаас Батуй бөмбөгтэй. Шибашиг эсрэг нэгээр өгсөн Норвол бэй. Яа, за яг л нэг ийм тоглоо явах гэж сая хүлээгээд байсан да.